маш чухал ийм конвенцэд манай улс нэгдэж байгаа юм байна. 200-аад улс байгаа. Тэрний 180 нэгдсэн байдгийн байна гэж ойлголоо. За манай улс ч одоо хэд их улс нь болж нэгдэх вүлээ. За энэ олон төрлийн конвенцэд бид нар нэгдэж байгаа. Манай засгийн газар энийг сайн судалсан уу? Нэгэнт конвенцэд нэгдсэн бол энийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр дагаж мөрдөж биелүүлэх үүрэгтэй. Яг одоо дотоодын хуультайгаа адилхан ижил тэнцүү үйлчлэн гэж ойлгож байна. За бид нар ч одоо үндсэн хуулиач хүртэл биелүүлдэг улс учраас үү. Энэ санаачлагад нийтдээ Ганбат гишүүнээ 80 гаруй улс дэмжиж байгаа. Одоо өнөөдөр бид нөгөө нэгдэж орох асуудал биш, энэ гарын үсэг зурх асуудлыг хилцүүлж байгаа. Эхлээд гарын үсэг зурна, одоо 33 улс гарын үсэг зурсан байгаа. Тэгээд дараа нь нэгдэж орох асуудал бол дараагийн процесс явагдана. Энэ түрүү гадаад хэргийн сайд хэлж байна л да. Энэ гэрээнд нэгдэж орохоор биш одоо зурх гарын үсэг зурх асуудал яригдж байна гэдэг. Чөтөө юу гэсэн үг лээ. Гэрээнд ер нь бол гэрээнд гарын үсэг зурх зорилго гэдэг чи юу гэдэг лээ. Нэгдүгээр асуулт. Наадах чин гадаад хэргийн сайдны амнаас гарч байгаа бид нар орох гэж биш. Зурх гэж их хурлаас зөвшөөрөл авч яана гэдэг чинь гадныхан ч сонсоод энийг юу гэж ойлгохгүй. Ажуучин сүхэлдгээ хуульч хүн сууж байна. Интент гэдэг бол альва эрх зүйн акт буюу үйлдэлийн хамгийн гол хэсэг байдаг. Дараагийн хийсэн үйлдэлийг тайлбарлахад та зурчаад тэгээд одоо ратификац хийх хэсгэд бол тусдаа тэр бол угаасаа эрх зүйн хувьд тусдаа байдаг. Энийг дагаад ямар үр дагавар үүсэж байгаа гэж та бодож байна? Наадах чи яагаад гэвэл эргээд бид нар ратификац хийхгүй гэж бодоод зүгээр хэлбэр төдий гарын үсэг зурх гэж байгаа юм шиг асуудал сая энэ Ганбат гишүүний асуултанд хариулчлаа шүү дээ. Би бол ийм асуулт асууя гэж бодоогүй байсан шүү. Орж ирж байгаа асуултанд өгж байгаа хариулт чи өөрөө ноцтой үр дагавар дагуулж байгаа байхгүй юу? Эрх зүйн хувьд энэ бол бид нар хууль ярьж штэ. Зүгээр юм бла бла яриа биш. Тэгэхээр энэний одоо ингээ гарын үсэг зураад ямар үр дагавар гардаг вүлээ? Та нар олон улсын гэрээ конвенцэд авч орж ирж байгаа бол энэний дагуу ямар үр дагавар гарах вэ гэдгийг хариулж чадах ёстой шүү дээ. Миний асуугаад байгаа асуулт та нар тэрэнд хариултаа мэдэхгүй энийг аваад ороод ирж байгаа байхгүй. Тийм учраас энийг бид нар зурх гэж байгаамаа сойрхон батлах гайгүй гэдэг. Цаан чин сонсож байгаа 80 улс ч одоо юу гэж хүлээж байгаа вэ? Их хурал дээр та нар сойрхон батлах гайгүй бол яах гэж оруулж ирж байгаа. Дараа нь оруулж ирчээд сойрхон батлах гэж ийшээ авч орж ирэхгүй юм уу та нар? Тэгээд юу яриад байгаа? Харин сойрхон батлах гайгүй бид нар зүгээр зурх гэж орж ирж байгаа. Тэгээд та нар зурцсны дараа текстийг өөрчлөх гэж байгаа юм уу? Текст чинь парафированы хийгдсэн өөрөөр хэлбэл юу initial-ing тавигдсанаас хойш текст өөрчлөгдөхгүй шүү дээ. Хилцээ дууссан байхгүй. Монгол улс наад гэрийн тухай олон улсын конвенцэд чинь нэгдээд орсон байгаа. Миний асуугаад байгаа үр дагавар сойрхон батлах хүртэлх хугацаанд гэрээний зорилготой нийцээгүй үйл ажиллагаа явуулж болохгүй болчихж байгаа юм. Монгол улс энийг даган мөрдөн гэсэн үг. Түүнээс энд орж ирчээд бид нар зурхаж байгаа ратификац хийх гээгүй гэж ийм мэдээлэл хийж орж ирж болохгүй шүү. Хоёр дахь тэр асуудал use cogence гэдэг чинь юу гэсэн үг лээ? Гадаад яамаа use cogence гэдэг чинь юу гэсэн үг лээ? Гарын үсэг зурсны дараа бид нар одоо дөрвөн процесстэйгээ сая сухалт use cogence гэж юу гэсэн үг лээ? Ягаад гэвэл миний мэдэхгүй байна. Таныг яагаад дуурлаад байгааг юу ч ойлгохгүй байна. Би уурлаагүй наадах чиний оруулж ирээд тавьж байгаа хариулт чинь ийм байгаа байхгүй юу? Та асуулт хариултыг мушгаад байна. Надад дургүй гэж мэдэж байна. Тэгвэл бид нар тайлбарлаа дөрвөн процесс байна. Эхлээд ингэж орчоод дараад нь бид нар нэгдэж орохдоо дахиад орно. Сайд оруулж ирчээд бид нар сойрхон батлах гайгүй гэж яриад суугаад иж болохгүй шүү дээ. За use cogence би яагаад энэ асуултыг асуугаад байна гэхлээр сүхөлдөө чи бас мэдж байгаа. Use cogence гэдэг чинь бол peremptory norm. Өөрөөр хэлбэл олон улсын ёстой хүн төрөлхтний эсрэг гэмтэргийн тухай асуудал яригдж байгаа. Наадах чинь олон улсын
угаасаа заншлаараа зохицуулагдаад явж байгаа. Би тэгээ энэ конвенц дээр олон улсын заавал дагаж мөрдөх заншлаас давцсан юу орж ирж байгаа вэ гэж би асуугаад байгаа. Тэгэхээр тэрийг ямар өөрөөр хэлбэл шинэ нормууд орж ирж байгаа болохоор энэ конвенц болж орж ирж байгаа юм бэ гэж би асуугаад байгаа. Ажил хэргийн юм ингээд ярихад асуудлаа бэлдэж орж ирчээд хариу бариараа түүнээс их хурлаар орж ирчээд өөдөөс олон юм яриад асуудлаа мэдхгүй байж тогтой дургу гэдэг хувийн асуудал яриад байж болохгүй шүү. Монгол улсын их хурл байна энэ.